2023 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоо хийсэн 126 гишүүнтэй болно гэхэд одоо Монгол дарга мундаагүй, улгайч мундаагүй гэж одоо иргэдийн хувьд бол асар их шүүмжил байсан. Өнөөдөр ингээд 126 гишүүнтэй болоод сонгуулийнхаа тойргийг бүсчилсэн болгоод сонгуулийнхаа тогтолцоог өөрчлөөд ингээд явахаар нөгөө зөвхөн төсөв дээрээс гэхэд олон юм анзаарч эхэлж байна. Хуучин бол 600 гаруй төсөл хөтөлбөрүүдийг тэр сургуулийн дээврийг гэж ингэж ярьдаг байсан бол одоо 30 хэдхэн том төслийг улсын төсвөрөөр санхүүжүүлнэ гэдэг ингээд ороод ирж байгаа жишээ. Улсын хурал ерөнхийлөгчийн хоргийг төсөвдөр тавьсан хоргийг анх удаа хүлээж аваад төсвөө алдагдaltaгүй баталж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ 126 болгосны тойргийг бүсчилсний мөн одоо гишүүдийг тойрог жагсаалт гэж ингэж хуваасны ашиг тус бол энэ өнгөрсөн хугацаанд улсын хурлдаа нэлээд тод том руу харагдаж байна гэж миний хувьд бол бас ойлгож байна. Яг тэгэхээр хамтарсан засгийн газар байгуулагдсанаар сөрөг хүчингүй боллоо ч гэдэг юм уу ийм шүүмжлэлүүд байна шүү дээ. Гэтэл энэ парламент бол засгийн газрын оруулж ирсэн болгоныг бас гараа өргөө дэмжиж байгаа юм огт байхгүй. Тал талаас нь ярьж гин, нам харгалзахгүй зөрөгтэйгээр гарч шүүмжилж гин. Энэ салбарыг төлөөлж орсон одоо тэр инженерүүд, эрдэмтэд, судлаачид энэ дээр маш нухацтай одоо хандж тойргийн гишүүд бол зөвхөн манай аймгийн тэр сум гэхээсээ илүү бүсийн том юмнууд яриад эхэлж байна гэдэг. Тэгэхээр нөгөө хурал нь засгийн газартаа хяналтаа тавих энэ механизм бол явдгаараа л явж байна. Харин улсын хурлаас илүү одоо олон талаас нь ярьсан хий багтай одоо эргээд алдаа багтай ийм шийдвэр гаргах, засгийн газартаа хяналтаа тавих энэ механизм бол бас өшөө сайн ажиллаж байна л гэж харж байгаа.